Сайн бацхан үзэгчдээ 99 цагийн сайтаас та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. За тэгэхээр манаас шөнийн сурвалжлах баг цагдаагийн удирдах газар болон Чингэлтэй дүүргийн 1-2 дугаар хэлтстэй хамтран сурвалжлага хүргэж байна. За тэгэхээр бид яг одоогоор Дэнжин Мянгад байрлах эрүүлжүүлэн саатуулах байранд ирээд байна. За тэгэхээр энд хоногтой хичнээн хүн эрүүлжүүлэгддэг. За мөн коронавирус талдварын үед хэрхэн халдвар хамгааллын дэглэмийг барьж үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар та бүхэндээ хүргэе. Сүүлийн бүлэгт одоо нөө арх согтууруулах хундааг одоо зарж хөдөлгөөн борлуулалттай холбогдуулан арх согтууруулах хундааг одоо уусан үедээ одоо гэр бүлийнхэнтэйгээ маргалдах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх гэсэн дуудлага мэдээлэл ихсэж байгаа. Ихэнх дуудлага одоо архсны хамааралтай дуудлага. Одоо тийм учраас одоо арх согтууруулах хундааг хэрэгэлсэн этгээдүүдийг одоо саатуулах ажил одоо биднэрт бол ачаал үүсгэдэг ингэ явж байна. Нэг хэсэг арх согтууруулах хундааг одоо худалдан борлуулах хоригдсан үед бол одоо арцсангуу бага байсан. Тэгээ одоо тэр зарж эхэлснээс хойш одоо согтуугийн дуудлага одоо эрс нэмэгдсэн. Энгийн үед бид нэг 10 дуудлагатай байдаг байсан бол одоо үдид энгийн үедээ нэг 20 орчим 20 гаруй дуудлагатай болж ингээс нэмэгдэж байгаа нь бол цэвэр одоо арх согтууруулах хундааг худалдан борлуулж байгаа одоо шууд холбоотой. За цагдаагийн байгууллагад одоо годамж талбайд одоо ухаангүй согтуу идэж байна гэсэн дуудлага бол одоо байнгын ирдэг. Тэрний дагуу цагдаагийн байгууллага очих үед эмнэлгийн 103 дугаар залгаж одоо тухайн иргэнийг одоо гэмтэл ил гарсан гэмтэл шарах сорив одоо юу гэдэг тэр болгоныг үзүүлж харуулад эмнэлгийн аль биесний бичгийг аваад тэгээд эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэдэг байгаа. Нэгт хоёр дахьд болж өгвөл саатуулах байранд хүрэхгүйгээр одоо ар гэрт нь хүлээл гэж өгөх, гэрт нь хүргэж өгөх асуудлыг бол аль болох боломж олцоогоор бид нэр одоо өөрөө өөрсдийн одоо гэрийнх нь хаягийг тэр хүн чинь мэдж байгаа бол гэрт нь хүргэж өгөх одоо тийм ажлыг бол их хэрэгтэй хийж байна. За он гарснаас хойш манай төвд одоо эрүүлжүүлэгдсэн иргэд 1070 хүн эрүүлжүүлэгдсэн. Үүнээс 538 гэр бүлийн хүчирхийлэл үлдэж ирсэн этгээдүүд байгаа. Одоо үүнээс 40 хүн саатуулагдсан, мөн 40 хүнээс 30 хүн гэр бүлийн хүчирхийлэл үлдэж одоо саатуулагдсан байна. Одоо он гарснаас хойш арх согтууруулах хундаа худалдан борлуулах зөвшөөрөл гарснаас хойш одоо эрүүлжүүлэгдэх иргэдийн тоо 2-3 дахин өссөн байгаа. Зөрчилд мөн 2-3 дахин өссөн. Байнга эрүүлжүүлэгдэх хүмүүсийн тооч удаа дараа давтагдсан эрүүлжүүлэгдэж байгаа. Тиймэрхүү байдалтай байгаа. Ер нь бол нөхцөл байдал 2-3 дахин өндөрсөн байна. Ер нь манай эрүүлжүүлэх саатуулах төвийн байрны стандарт бол одоо 50 хүн хүртэл одоо эрүүлжүүлэх тийм нормтой байгаа. Тэр нормдоо бол одоо яа хүрдэг л дээ. Илүү гарах тохиолдол байгаа. 60-аас 70 хүн, 70-аас 80 хүнд эрүүлжүүлэгддэг байгаа. Одоо нэг өрөөнд бол 5-аас 6 хүн эрүүлжүүлэгдэх стандарттай байдаг бол одоо зарим тохиолдол одоо 15-аас 20 хүн хүртэл эрүүлжүүлэх тийм тохиолдол бас гардаг. Одоо ковидтэй холбоотойгоор ер нь бол нэг өрөөнд бол нэг 10-аас дээш хүн ер нь эрүүлжүүлэхгүй байхаа. Түүнээс одоо тус дүүргээр нь одоо албан тасалгаа нь одоо энэ өрөөнүүдэд тусгаарлалт хийж байгаа. За эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн иргэдэд бүгдэнд нэг удаа скотчаар бүтээлэг өгж оруулж байгаа. Эрүүлжүүлэгдсэн иргэдэг эрүүлжүүлэх байрнаас гарсны дараа болон ирэхээс өмнөх хөнгөн үед нариутгал цэвэрлэгээ хийгдэж байгаа. Энэ жавлын усамлаар цацлаа шүрслэг ариутгал хийгдэж байгаа мөн одоо нөмөрч унтдаг гуц скотчер буюу бүтээлгэнд жавлын усамлаар автомат угаалгын машинд ариутгаж угаагдаж байгаа. За энэ нь болохоор 7 хоногт 2-3 удаа угаагддаг. Өдөр алга угаах боломж байхгүй, хүрэлцээгүй. Эрүүлжүүлэх байранд иргэд ихээр эрүүлжүүлэгдэж байгаа холбоотой маскжуулах, халдвараас урьдчилан сэргийлэх, гар ариутгал мөн өрөө танхимуудын ариутгалыг тогтмол цаг тухайд нь хийгдэж байгаа. Эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж байгаа иргэдийг нэг удаагийн маскаар хангаж байгаа боловч тухайн согтуурсан танхаарсан иргэд нь эрүүлжүүлэх байрнаас болон алга тэргийн офицеруудын өгсөн нэг удаагийн маск хамгаалах хэрэгслийг олон удаа авч чулууддаг. Энэтэй холбоотойгоор иргэд камерт байх хугацаанд халдвар хамгааллын дэглэм алдагдах хүндрэлтэй байгаа.
За тэгэхээр эрүүлжүүлэх байраар үйлчлүүлж байгаа иргэдийн хувьд бол за цагдаагийн хаалт пагчдаас тавьж байгаа шаардлагыг биелүүлдэггүй. За нэг удаагийн маск зэргийг одоо зөөхгүй гэж эсэргүүцэл үзүүлдэг. За энэ мэтчлэн одоо халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж за хүндрэл учруулдаг гэж байна. За тэгэхээр одоогоор Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооноос ирсэн дуудлагын дагуу за тэндээс Чингэлтэй дүүргийн 1-р хэлтсийн хүүхэд гэр бүл хариуцсан мэрэгжилтэн гоо халууны яриаг хүргэх болно. За өнөөдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо за уг тоотод ах トゥ хоёр зодтолтойд байна гэсэн дуудлага мэдээлэл ирж манай цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн ирж шалгахад за ах トゥ хоёр нь хоёулаа архитан согтурсны улмаас нэг хэвээ талцсан одоо нөхцөл тогтоогдож байгаа юм. За 2021 оны 1-р сарын 11-ний өдрөөс 1-р сарын 21-ний өдрийг хүртэлх 10 хоногийн хугацаанд тус цагдаагийн хэлтээс нийт 532 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. За үүнээс хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 51 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байгаа. За энэ 51 дуудлага мэдээлэл нь өмнөх 10 хоногтойгоо харьцуулахад 25 нэгжээр өссөн үзүүлэлттэй байгаа юм. За энэ одоо хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл яагаад төсөөд байна? Гэр бүлийн хүчирхийл яагаад үйлдэгдээд байна вэ гэсэн одоо шалтгаан гарч иж байгаа. За энэ нь юутай холбоотой вэ гэхээр мэдээж нэгдүгээр хэрэг архитан согтурч байгаа холбоотой асуудалтай холбоотой байгаа юм. Би хоёр удаа цагдаа дуудах гэж үзээд нөгөө дүүн хадамд болохлаар цаа хэрэггүй одоо болчих гэсэн цаа болчих юм байна гэдэгсэн чинь байхгүй. Энийг дахиж барьж авч зодтол ийм амар болгоо ичиж байгаа байхгүй. Минийх бол гол шалтгаан энэ дүүн хөтөө хинтэд байдаг. Тэгээ манай нөхөр сая 6 сард өнгөрсөн. Тэгээ урд нь бас нэг багтан унаас өнгөрсөн юм байна. Тэгээ ах トゥ хоёрын оршуулган дээр хэрэггүйгээл тийм шалтгаанаас болсон байна. Сая зодтолтод нь байсан байгаад би яахыг хоёр хүүтэйг ингээд дийлэхгүй байгаа юм чинь тэр чинь. Энэ мэт чи өөрөө ч тэгээд би хамгаалж чадахгүй тэгээд бас дийлэхгүй бас сохтуу юм чинь тэгээд яах юм. Дийлэхгүй. 2021 оны 1-р сарын 20-ны өдрөөс эхэлж энэ арх согтууруулах хундааны худалдаа борлуулалт түгээлт одоо ихсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлага мэдээлэл иргэдийн аюулгүй амьдрахын одоо нөхцөл байдал бол одоо бас нэлээд сөрөг хандлагатай болсон. Ингээд ихээр одоо нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэлцээний дарга нар хурандаа золтой хүмүүс одоо 5-6 одоо алба багш нарын хамтаар дүүрэг болгон дээр ингэж энэ одоо архитан согтуурахын хор уршгийг багасгах харилгах гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийг шүүх прокурорын байгууллагад хандаж ингэж одоо арга хэмжээг нь тооцох. За энэ хүүтний улиралд одоо олон хүмүүс амь нас эрүүл мэндээрээ хохирж одоо хөлдөж осгож нас урж байна. Арх согтууруулах хундааг суур өвчтэй байж хэтрүүлэн хэрэгжилж амь насаа алдаж байна. Согтууруулах хундаа хэтрүүлэн хэрэгжсэний улмаас одоо бусдын амь насыг хөнөөж байна. Ийм одоо гэмтэг зөслийн дуудлага мэдээлэл өгсөн учраас бид энэ үнэтэй их тэмцлийг ирж хэмжүүлж ингээд одоо хянал шалгалтыг бол одоо өдөр алгаслаггүй ингэж ажиллаж яваагамаа. За сая та бүхэндээ нийслэлийн цагдаагийн удирдах газрын за урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах за дэд хурандаа алтан цолын яриаг хүргэлээ. За тэгэхээр арх согтууруулах хундаа худалдан борлуулах зөвшөөрөл олгосонтой холбоотойгоор за гэмт хэрэг зөрчлийн дуудлага 2-оос 3 дахин нэмэгдсэн гэж байна. За иймд иргэд та бүхэн арх согтууруулах хундааг зөв зүйтэй хэрэглэж за альва зөрчил гарахаас сэргийлэхийг уриалж байна.